Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж юу хэлдэг вэ? Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь ямагт санаатай үйлдэгддэг бөгөөд бие махбодын сэтгэл санааны, бэлгийн, үл хайхрах зэрэг нь хүчирхийллийн хэлбэрүүд юм а. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг гэж хүүхдийн эрүүл мэнд, оюун ухаан, сэтгэл санааны дарамт учруулж байгаа хэлбэрийг хэлж байгаа. За Монгол Улсын эрүүгийн хуульд болохоор хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусгайлан зөвлөж зааж өгсөн байдаг. Энэ нь болохоор эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт заасан хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэж зөвлөжл байгаа. Монгол Улсын эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэг хүүхдийн эсрэг гэмт хэрэг. Хүүхдийг гэмт хэрэг үйлдэгэд татан оруулах, хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах, хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх, хүүхдээр гуйлга гуйлгах, хүүхэд солих, хүүхэд худалдах, хүүхдтэй хэрцгий харьцах, хүүхдэд садар самууныг сурталчлах, хүүхдээр төвчжгүй хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг юм а. Хүүхэд хохирсон гэмт хэргийн зарим тоо мэдээллийг хүргье. 2021 оны эхний 5 сарын байдлаар хүүхэд хохирсон 898 гэмт хэрэг гарсан. За үүнээс бага насны хүүхэд хохирсон 277 хэрэг байгаагаас нийслэл хотын хэмжээнд 172 гэмт хэрэг гарсан байна. За гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдүүдийн 462 нь эрэгтэй, за 436 нь эмэгтэй хүүхэд эзэлж байна. Он гарснаас хойш 3 хүүхэд бусдын гарт харамсалтайгаар амнасаа алдсан бол за хүний амь насыг болгоомжгүйгээр алах гэмт хэргийн улмаас 8 хүүхэд хорвоог хоригчээ. За хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн улмаас 1, хүндөвтөр хохирол учруулсан гэмт хэргийн улмаас 16, гэр бүлийн хүчирхийлүүлэлт гэмт хэргийн улмаас 12, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн улмаас 8, хүн удалдаалах гэмт хэргийн улмаас 7 хүүхэд эрүүл мэнд бие махбодороо хохирсон байна. Мөн хүүхдтэй хэрцгий харьцах гэмт хэрэг 4, хүүхдэд садар самууныг сурталчлах уруу татсан 7, хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан 1, хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлсэн 2 гэмт хэрэг гарсан байна. За үүнээс гадна хүүхдүүд хулгай, дээрэм, заллин гэх мэт хэргийн улмаас хохирогч болсоор байна. За он гарснаас хойш хүүхэд тохирсон гэмт хэрэг 277 бүртгэгдсэн байна. Амнасаа алдахаас гадна эрүүл мэндээрээ хохирж байгаа тохиолдол бас нэлээд тоо эзэлж байгаа. За он гарснаас хойш энэ оны 5 сарын байдлаар бол хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг 124, хүчнэх гэмт хэргийн улмаас хүүхэд тохирсон хэрэг 191, 16 насны хүрээлэнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийн улмаас хүүхэд тохирсон хэрэг 45 бүртгэгдсэн байна. За энэ гэмт хэрэгүүд бол зөвхөн хуулийн байгууллага шалгаад зогсох төдийгүй гэмт хэрэг зөрчлөөс хувьшнаас сэргийлэх чиг үр бүхий байгууллагууд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг энэ тоо мэдээ үзүүлж байна. За түүнчлэн энэ оны 5 сарын байдлаар хүүхэд амиа орлох нөхцөл байдалд хүргэсэн 11 хэрэг бүртгэгдсэн байгаа. Прокуроос дээрх 11 хэрэгт гадны нөлөө байгаа эсэх хүүхдийг амиа орлох нөхцөл байдалд хүргэсэн байгаа эсхийг бол онцгой анхааран ажиллаж байна.